Асой. За та бүхэнд өнөөдөр жимийн төргийа. Тэгээд цагдаагийн байгууллага ямар ч байсан бас 6 ч гинэ 9 ч гинэ хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад захим орчинд хүний эд эрхтэн хүн аймаалах насан туршийн хүүхдүүдийг одоо бэлгийн мүлжлөгөөс сэргийлэх чиглэлд ажиллаад байгаа юм байна. Бас талархал илэрхийлье. Тэгээ миний бас асуудал давхарцчлаа энэ сайн зураг гишүүнтэй. Джеффри Эпштейн гэдэг нэртэй холбоотой тэр бол 2013-аас 14 оны датата факт болоод үлдсэн байгаа. Тэгээ мэдээлэл нь ил тод зарлагдсан байгаа. Энэ мэдээллийн талаар одоо энэ цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж ирсэн ажил нь энэ ч бол зөвхөн одоо энгийн нэг иргэн мэргэн бол биш. Энэ чинь бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын асуудал 2-3 нэрээрээ гадаад харилцааны сайд нар тэгээ сая энэ уул уурхаан томоохон ордууд бүр нэр устдаа оюутлогоо гэдэг юм уу Эрдэнэт гэдэг юм яригдсан. Дээрээс нь одоо та бүхдийн сая энэ танилцуулсан одоо энэ насан туршаагүй хүүхдийг хүний намааны хэрэгсэл болгох бэлгийн мүлжлөгөд оруулах гэдэг дээр асуудлууд яригдсан. Та хэд бол сая танилцуулганд нэг ойр орчмын зүүн Азийн орнууд ч юм уу нэг ойр орчмын орнуудыг яриад шүү. Гэтэл одоо энэ чинь бүр дэлхийд тойроод явцсан асуудал үүсэж байна. Тэгээ та бол миний ойлгосноор сая энэ цагдаагийн байгууллагын дэд дарга юм байна гэж ойлгосон. Тэгээ сүүлд бас Аз олоход энэ хууль зүйн сайд ороод ирлээ. Тэгэхээр энэ дээр бас хамтраад нэлээд ажлуудыг хийхгүй бол яг хуу хариултаас ч гэсэн анзаарч байхад ил ярьж болдог юм байна, болдгүй юм байна. Тэгээ ил ярьж болохгүй байгаа одоо юу гэдгийг дараагийнхаа гэмт хэргийг бэлдэж байгаа улсуудад мэдээллийн ил өгчих гээд байгаа бол бичгээр бас нэг тодорхой мэдээллүүдээ ирүүлэхгүй бол энэ дээр ямар ч монгол хүн эмзэглэхээр асуудлууд яригдаад байгаа шүү гэдгийг маш сайн ойлгохгүй бол хүүхдүүд мөчлөгдсөн асуудал шүүхөр шийдэгдэж чадахгүй байна. Хүүхэд алга болсон асуудал олдохгүй байгаад хэвээрээ байгаад байна. Тэгээ эдгээр дээр яг ингээд бид нар ажиллаж чадчих шүү гэдгээ тодорхой хэмжээнд харуулж мэдээллийг ирүүлж бид нар тэрийг бас нэг ярих хүрээнд нь эвтэйхэн шиг зөв ойлголтыг өгөхгүй бол нийгэмд тэр чигээрээ хүүхэд олддоггүй хүүхэд мөчлөгддөг бүр одоо эн чин төв дэлхий алгасаад Америкт очиод хүүхэд гэмт хэргийн золиос болоод иж болохгүй шүү гэдгийг бас анхааруулж хэлье. Хариулт нь бол сая явцсан учраас ойлгомжтой байх гэж бодож байна. Тэгээд цаасаар мэдээлэл ирүүлэх байх гэж бодож байна.